Сайн самуу 15 дахь сургуулийн газар зүйн багш мөрөдсөн бай. За тэгээд манай сургууль дээр болохоор 10 сарын 9-ноос 11-ний хооронд болсон сургуулийн сургалт манай сургуулийн гурван багш нам ингээд бусад багш нартай төвийн дэлгэрүүлэгч нь сургалт орсон. За тэгээд энэ сургалтын суусны дараа манай сургуулийн ур чадварын уралдаан болсон байгаа. Тэгээд энэ сургалтын дээр болохоор ерөнхийдөө тонгруу анги, өртөө сэлгээх, лаборатори сэлгээх, X гэдэг ингээд сургалтын ийм бослон сургалтын загваруудыг танилцуулсан байдаг. За тэгээд энэ загваруудаас болохоор өөрийнхөө хичээлдээр, ур чадварынхаа хичээлдээр өртөө сэлгэх гэсэн загваруудыг сонгож авсан байгаа. За тэгээд энэ өртөө сэлгэх гэсэн аргаар ашиглаад 7-р ангийн газар зүйн хичээл дээрээ газар зүйн масштаб гэсэн хичээл орсон. За тэгээд нэгдүгээр өртөө маань болохоор газар масштабыг шилжүүлэх, зургийн масштабыг зургийг масштабаар нь ангилах, тоо масштабаас нэрсэн масштаб шилжүүлэх юм ингээд эхний өртөөдөр хүүхдүүд ерөнхийдөө газар зүйн масштаб гэж юу юм? Тэгээд зургийг яаж масштабаар нь ангилж болох юм бэ гэх эхний алтан дээр нэг хийсэн. Дараагийн өртөөдөр болохоор масштабыг ашиглан тооцооллыг буюу сурагчдад бодлого өгсөн. Жишээлбэл нэгийг харьцуулахад 3 сая масштабтай зургийн дээр 8 см хүртэл гол зурагч бол тийм бодит үртэй болох юм ингээд бодлого бодож тооцоол хийсэн. За тэгээд 3 дахь өртөөдөр болохоор яасан бэ гэхээр хүүхдүүдэд өөр масштабтай газар зүйн зураг өгөөд тэнгэрээсээ хоёр улсын хоорондох зайг шугамар эсвэл утас ашиглаад ингээд зурган дээр хэмжилт хийгээд за тэрийг болохоор тухайн зургийнхаа масштабыг ашиглаад бодит уртыг олох буюу хоёр улсын хоорондох зайг юм уу эсвэл тухайн голын урт яг бодит урт нь хэд байгаа юм бэ гэдгийг ингээд хүүхдүүд тооцоолсон ингээд ерөнхийдөө 3 алтантай юм өртөөжлсөн хичээл заасан байгаа. За тэгээд ерөнхийдөө ингээд өртөөжлсөн хичээлээ дараа нь ингээд дүгнэлт үзээд давуу тал нь хэлээд сурагчид нэг өртөөн дээр нэг даалгавар хийчихэд дараагийн өртөөнд бид юу хийх бол гэдэг ингээд айгүй ингээд дараагийн өртөөнд дээр яах бол гэсэн юм сэдэлтэй айгүй юм сонирхолтой байсан. Тэгээд сул тал нь болохоор жоохон өртөө болгон дээр очиод хийх ажил нь маш ойлгомжтой дараалт нь маш тодорхой байгаа. Тэг хүүхдүүдтэйгээ жоохон эмх зэгцтэй байлгачих юм бол энэ маш гоё үр дүнтэй юм сургалт хичээл явагдаж болох юм байна гэж миний хувьд бодсон байгаа. Ингээд хээрийн нөхцөлд курс тодорхойлох гэсэн хичээлээрээ өртөө сэлгээхийн аргаалал дээр дахин ашиглаж илүү сайжруулж өмнө нь гаргасан зарим нэг алдаануудаа засаж ингэж хичээл орсон. Тэгээд энэ дээр болохоор хүүхдүүд илүү эмх зэгцтэй байлгах, тухайн өртөөн дээр очиод хийх даалгаврууд маш тодорхой. Тэгээд бас энэ хугацаатай тухайн өртөөн дээр очиод тухайн хүүхдүүд яг юу хийх юм бэ, хэдэн хугацаанд хийх юм бэ гэдгийг маш нарийн юмж тооцоолоод төлөвлөсөн. Тэгээд энэ хичээлийн үр дүн маань бас маш сайн байсан. Хүүхдүүд бас айгүй юм сонирхолтой маш гоё хичээл болсон гэдэг хүүхдүүд хүртэл бас ингээд маш сэтгэл хангалуун байсан. За сайн байцгаана намайг би 15 сард виза технологийн багшаар ажилладаг. За ер нь бол 10 сард би сургалтаас болсон. Бослон сургалтын арга гэсэн сургуулиас байгаагаад 3 багшаар хичээл сонсон. За тэгээд ерөнхийдөө тэр сурсан эзний хичээл дээр ашигласан байгаа. За ямар үүнээс болохоор энэ сургалтаас Deep Grade гэдэг юм захин үнэлгээний аргыг сурч байгаа. Тэгээд өөрийнхөө ерөнхийдөө дизайн технологийн хичээл дээрээ энэ аргыг ашиглаад ер нь төвшин тогтоох шалгалт ч юм уу гарааны үнэлгээний шалгалт дээрээс нэг хүүхдүүдээс сэтэлжүүлэх хэсэг дээр энэ аргыг хэрэглэсэн байна. За мөн энэ аргаагаа ерөнхийдөө сураад хичээл дээрээ туршаад за дараа нь болохоор дизайн технологийнхаа дүүрийнхаа дизайн технологийн 60 багшид сургалт явуулсан байна. Дүүрэгтэй. За дараа нь болохоор ерөнхийдөө энэ аргаа ашиглаад дизайн технологийнхаа хичээлийн олимпиадад илтгэл хүртсэн захин үнэлгээний аргыг хэрхэн хэрэглэх вэ гэдэг талаар бичээд дүүрийнхаа багш нараас ерөнхийдөө илтгэлээр бол эдгээр байранд эзэлсэн. За мөн сургуулийнхаа ур чадварынхаа уралдаанд сэтэлжүүлэх болон дүгнэлт хэсгээр энэ Deep Grade гэдэг програмыг ашиглаад хүүхдүүдэд үнэлээд дүгнээд за мөн эдгээр байранд орсон тийм амжилттай байгаа. За мөн дээрээс нь энэ сургалтын аргаас өртөөжсөн сургалтын аргыг бас хичээл дээр ашигласан. Дизайн технологийн 8 дугаар ангийн эрүүл зүй хоолтын хичээл дээр энэ аргыг бас ашиглаж туршиж үзсэн байгаа. За тэгэхээр ер нь цаашид ер нь эдгээр аргуудыг
хичээл дээрээ туршиж ажиллавал илүү сургалт маань сонирхолтой сурагчдад маш үр дүнтэй юм шиг санагдсан. За тэгээд энэ аргаас сураад тэгээ олон хэмжээний хувьд маш олон тэнцээ уралдаанд төвлөрч тийм байр эзэлтэй маш их баяртай байна. За тэгээд энэ аргыг бол цаашаа тийм хичээл зэрэглэлээр ашиглах төвийн дэлгүүр боломжтой байна гэж үзэж байгаа. 2024 оны 11 сарын 12-наас 2025 оны 2 сарын 28-ны хооронд болсон асуусан сургалтын загварыг өөрийн хичээлдээ туршин мэдүүлгээр аймгийн байнгын сурагчдад англи хэлний хичээлийг бүртээ сургалтын загвараар 5 удаа явуулж байна. Энэхүү 5 туршилт хичээлийн дараа багшд болон сурагчдад сурагчдын идэх оролцоо нэмэгдэх, цагийг үр дүнтэй ашиглах, зарцуулах, мөн багшийн ачаалал буурах, техник хэрэглээг зөв ашиглаж сурах, сурагчид бие даалгавар дараа хамтран ажиллах сургууль зэрэг олон сайн туршлага бий болсон. Ангийн 20 сурагчдын эцэг асран хамгаалагчдыг асуусан сургалтад онлайнаар бүрэн хамгаалсан. За сайн байцгаана уу? Би нийслэлийн хаан үйлдвэрийн 17 дугаар сургуулийн орсны багш болж байгаа байна. Монгол Улсын зөвлөх багш, нийслэлийн хөгжлийн багийн гишүүн. За залуу багш нормативынхаа бас сургуулийн хэмжээнд төвөөр зөвлөж байгаа өртөөс их арга гэсэн хичээл би нэг удаа сургалтаас суусан. Бас одоо зарим багш нарын өмнө хөгжүүлж байгаа байдлын хичээлийн төлөвлөгөөг багшны ур чадрын уралдааны явцаас бас олж харж байлаа. За тэгэхээр энэ өртөөс их арга гэдэг бол арга бол ерөнхийдөө одоо цоо шинжүүл биш. Энэ маань бидний одоо залуу багш байгаа өөрчлөлт байсан. За энэ удаагийн өртөөс спикер гэдэг гол одоо 10 онцлог нь юу гэвэл өртөөсхийн аргаар орчин үеийн техникийн дэвшилтэй маш сайн холбож өгсөн их хөөрхөн хичээл 8 дугаарыг заасан байгаа. За энэ хичээлийн дараагаар мэдээж олон багш нарын аргыг өөртөө хэрэгжүүлээд явж байгаа. За миний хувьд бол бас орсны хичээлийг мөн одоо орсны явагдах сургалтыг энэ аргатай холбохыг хичээсэн. За ингээ хамгийн ихний ажил маань одоо өөрийнхөө сургууль дээр мэргэжлийн зэрэг өндөр зэрэг багшилтаа нэлээд багш нарын ангитай ажиллах мөн одоо хүүхдүүдтэй ажиллах хичээлийн идэвхтэй арга хэрэгжлийн сургалтаа амжилттай явуулсан байгаа. Энэ дээр одоо нэг хүртэлтний багш нар дандаа бодит тоглоом ашиглаад нөгөө хүртэлтний багш асуудал асуудал дараагийн хүртэлтний бие даалгавар явуулж байгаа болоод хүүхдийн бие даалгаврыг яаж хийх вэ гэсэн юм байдлаар явуулсан их үр дүнтэй байсан. За тэгээ үүнийг одоо цааш нь өртөөждөд одоо нийслэлийн багшийн дунд явуулдаг сургалт их мэд олон зүйлийг ингээ хэрэгжүүлж байгаа. За багштай уялж өгч хэлэх чинь энэ аргыг одоо багш болгон ингээ амжилттай сайн хэрэгжүүлэх юм бол хамгийн гол нь хүүхдийн
хүүхдүүдийн өртөөжснээр бүгд дэмжих мэдлэг болж байгаа. Түүнээс гадна энэ орчин үеийн цэхэн мэдлэгтүүдээ сайн одоо хослуулж чадсанаар хүүхдүүдийн маань танин мэдлэгийн үйл ажиллагаа сурах хэвтэх нь маш хөрөнгөлөх юм байнамаа. Ингээд энэ өртөөжлөх арга зүй, өртөөсөлөх арга маань ингээд та бүхэн энэ аргаас суралцаад цааш нь ингээд түгээн дэлгэрүүлээрээ ер нь бол өртөөжлөнөө гэдэг бас нэг талаар түгээн дэлгэрүүлж байгаа юм шүү. Бүгдээрээ өртөөсөлөх аргаас амжилттай суралцгаая. Энэ сургалтанд хамрагдсан багш нар маань сургуулийн ур чадварын уралдаан болон хичээл сургалтынхаа үйл ажиллагаанд тусалсан сургалтын агуулгаас ашиглаж байгаа нь бидний сургалтын үр дүнгээ өгч байгаа нь харагдаж байна. Цаашид энэхүү хосолсон сургалтын шин залуу багш нартаа түгээн дэлгэрүүлж байхыг хүсэж байна. Учир нь дөнгөж эхний жилдээ аргаа олж чадахгүй ажиллаж байгаа багш нартаа түгээвэл тэдэнд маш том дэмжлэг болно. Энэхүү төсөл хөтөлбөрт хамрагдсаар маш олон зүйлийг сурч авсандаа баяртай байна. Нэг загвараар 5 туршилт хичээл явуулсан тул тухайн өртөөс илгээх загварыг хичээл сургалтандаа ашиглахад илүү туршлагатсан байна. Энэ төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа та бүхэндээ баярлалаа илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье. Цаашид багш нарт чиглэсэн олон сайхан үр дүнтэй сургалт зохион явуулж хамтран ажиллаж багш нарыг хөгжүүлэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа.